За Нямагийн Инкол сайдын танилцуулгыг сонслоо. Баяуулгийн Өвөрхангай аймгийн газрын маргаантай асуудлыг улсын хурлаар шийдвэрлэхээр оруулж ирж танилцуулж байгаа юм байна. Ерөн зүгээр одоо улсын хэмжээнд энэ аймаг, сум, нийслэл, дүүргийн газрын одоо хоорондын маргаантай ийм асуудал хичнээн одоо ийм хүндрэлтэй шийдэгдэж болдоггүй асуудал байдгийм бэ. Энэ дотроос ямар зарчим барьж яаж одоо энэ асуудлуудыг шийдвэрлэж байгаа юм бэ? Өнөөдөр тухайлбал яагаад яг Баян-Улгийн Өвөрхангай аймгийн маргаантай энэ асуудлыг оруулж ирж танилцуулж одоо байгаа юм бэ? Бусд нь одоо материал нь бүрдээгүй байгаа мó? Ингэж онцгойлж салгаж оруулж ирж байгаагийн учир одоо шалтгаан юу байна гэж энийг би тодруулмаар байна. Хоёрдугаарт бол Төв аймгийн нутаг дэвсгэр дээр бол бас нийслэлийн хөлийн зүйтэй холбоотой. За мөн одоо сум дундаа ч гэсэн ийм маргаантай асуудлууд бол бий л дээ. Жишээлх юм бол Сэргэлэн сум Баян зүрх дүүрэг хоёрын хооронд бол газрын маргаантай асуудал бий. Манчрын хийдийг бол Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэрт одоо оруулаад ингээд 1996 онд ингээд их хурлын шийдвэр гарсан. Яг түүх юмыг аваад үзэх юм бол 1733 онд Төшөөтхан аймгийн нутаг дэвсгэр гэж энэ аймгийн нутаг дэвсгэрээр харьяалагдаж байхад Манчрын хийд одоо анх шав тавьж байгуулагдаж эхэлсэн. 1778 онд Улаанбаатар хот 4 уулын дунд шав тавьсан. Тэгэхээр Улаанбаатар хотоос өмнө энэ Төшөөтхан аймгийн нутаг дээр байсан энэ одоо түүх үүслийн ч одоо бодсон. Өнөөдөр одоо бас энэ оршиж байгаа байдлын ч бодсон энэ асуудлыг одоо яагаад одоо шийдэж болохгүй ийм удаан одоо ингэж одоо байлгаад байгаа юм бэ? Хоёрдугаарт Эрдэнэ сум Налайх дүүргийн хооронд одоо бас газар нутгийн маргаантай асуудал байгаа. Энэ бол энэ сум орон нутагт ажиллаж байгаа иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сум орон нутгийн иргэдийн ямар ч буруу байхгүй. Ардын хурлын шийдвэр, улсын хурлын тогтоол хоёулаа хүчинтэй. Ерөөсөө л төрийн захиргааны төв байгууллага, хууль тогтоолох байгууллагуудын одоо хариуцлагагүйгаас давхцуулж ийм одоо шийдвэр гарснаас болоод энэ асуудал шийдэгдэхгүй. Одоо хичнээн олон аж ахуй нэгж иргэдийн газар олуулалтын асуудал маргаантай, энэ хэний нутгуу гэдэг нь маргаантай, хөрөнгө оруулалт хийж чаддгүй маргаантай гэл энэ одоо орон нутгийн хөгжилт ч гэсэн бас ийм сөргөөр одоо нөлөөлж байгаа асуудал байгаа байхгүй юу? Энэ асуудлуудыг хэдийд одоо оруулж ирж нэг мөр болгоод шийдээд тэгээд энэ цаашдын одоо орон нутгийн хөгжлийн асуудал дээрээ нэг санаа зовох зүйлгүй шулуун одоо дардны явах боломж бололцоог нь одоо бүрдүүлж өгөх юм бэ. Энэ сум дундын маргаантай асуудлуудыг одоо шийдвэрлэх тал дээр одоо танаа яам, танаа агентлаг ямар арга хэмжээ ердэн юмнууд авч байна гэсэн ийм нэг 4-5 асуултанд одоо хариулт өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа. Болцсон уу? За Багаагийн Батмөр гүшүү асуулт асууна. За 84 дэх микрофон. За их олон асуудал байна. Би маш товчхон хариулахыг бодъё. Өнөөдрийн байдлаар 21 аймагаас ерөөс огт маргаангүй байгаа 2 аймаг байгаа. Нэг нь бол Өмнөговь аймаг, нөгөөх нь Говь Сүмбэр аймаг. Бус 19 аймагт нь бол үндсэндээ одоо элийн засгийн маргаанууд ингээ байгаа. За тэгээд жишээ нь нийт газар усны зөвхөн Төв аймаг, Улаанбаатар хот хоёрын хоорондын маргаан гэхэд бол маш их. Одоо жишээ нь Эрдэнэ сум Налайх хоёрын хоорондын маргаан бол нийтдээ 57 мянган га газар байдаг. Дунд нь арал шиг үүсчихсэн. Хоёр их хурлын хоёр дахь тал хоёулаа хүчин төгөлдөр. Тэгээд дунд нь ингээ хэний ч биш мөртлөө хоёр талаас нь газар олгодог. Нийслэлийн Налайх дүүргээс олгосон нэг 5000 гарын нэгж талбар олгоцсон. Эрдэнэ сумаас 1700 гарын нэгж талбар олгоцсон. Тэгээд аль нь ингээд бие биендээ одоо ингээ кадастрын мэдээллийн системд бүртгэхлээр бүртгэж болдгоо. Энэ хил хязгаар нь ингээд тодорхойгүй байгаа. За Эрдэнэ Сэргэлэн сум хан уул дүүрэг хоёрын хооронд гэхэд Сэргэлэн сумын нутагт хан уул дүүргээс одоо зөрчиж олгосон 800 нэгж талбар байдаг. Сэргэлэн сумаас хан уул дүүргийн нутг руу одоо зөрчиж олгосон 1218 ийм зөрчилтэй юм байдаг. Тэрнээс гадна ингээ Аргалан сум гэдэг ингээ ерөөсө маш их зөрчилтэй юмуд байгаа. Энийг энэ бүх зөрчилтэй зүйлүүдийг бид нар одоо цахим мэдээллийн систем үүсгэснээр энийг бол одоо шийдэж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бол төлөвлөлтийг бид нар ерөөсө төлөвлөлтийг програмчилсан
програмын төлөвлөлт нь өөрөө програмчлалд нэгдсэн мэдээллийн системд орж байж орсны нийслэл Улаанбаатар хот болохоор бүхлээр нь аавна гэдэг. Төв аймаг болохтай зэрэг 27 мянган гагийн манайх авъя, 30 мянган гагийн нийслэл ав гэдэг ингээд санал тавиад идэг. Тэгээ харилцсан зөвшөлтсөд 2 удаа хуралдсан, газар дээр нь шимжилт хийсэн, ингэсэн боловч одоо хоёр талдаа санал биеийнхээ саналыг хүлээж авахгүй байгаа учраас ингээд оруулж ирч чадахгүй байгаа. Энийг бол өнгөрсөн жил бол нэлээд эрчимтэй хөөцөлдсөн боловч одоо чадахгүй байгаа. Ер нь бол энэ газрын давхцал маргааны асуудлыг бол бид нар ингээд цахимжуулснараа бүх бүртгэл кадастрт бол оруулсан. Ер нь бол кадастрын мэдээллийн систем хилийн цэсийн хувьд бол 1971 онд гаргасан хилийн цэсээр албан ёсоор 1/100 мянганы масштабтай зурган дээр цахим системдээ бол бүртгээд оруулчихсан байгаа. Ер нь маргаантай асуудал ингээд захаас наваад өгөөд цэгцэлж байгаа. Тийм. За Манчрын хувьд бол 1996 онд богд уулын хилийн цэсийн асуудлыг хэлтсэн. Тэгвэл гол нь 96 оных чинь зүүн талын хэсэгтэй байдаг тийм ээ. 95 оных нь тийм. Тэгээд ер нь богд уултай холбоотой нийслэл Улаанбаатар хот богд уулын хил байгаль орчны яам мөн байгаль орчны яам Төв аймгийн гэсэн ингээд маргаан үсгээд давхцал үүсгээд байдаг. Жинхэнэ батлагдсан их хурлаар батлагдсан хилийн цэсээс өөр хилийн цэс зурчаад байгаль орчны яам ингээ баруун талд нь бол маш их том газрыг одоо ингээ зурчаад тэнд нь үүсгээд эрхэн харилцаа үүсгээд мөн түүний зэрэгцээ нийслэл энэ хөтөлбөр тодорхойлсон уу? Хариулт өгдөг байна гэж. 84 дугаар микрофон асуултанд хариулна. За бид нар ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг юу байгуулсан 28 дугаар захирамжаар тэр ажлын хэсгээрээ бол бид нар бүх аймагуудад бид нар өгсөн. Ингээд маш яралтай аймгийн төвийн энэ хилийн цэсийн маргаантай асуудлаа орон нутгатаа шийдээд ирээ гэж одоо асуудлыг 18 оны 9 сард өгсөн. 18 оны 9 сард өгсөн энэний дагуу бол ирсэн одоо хоёр аймаг нь энэ. Тэгэхдээ энэ хоёр аймаг бол өмнө нь 4 жилийн өмнө бол Баян Улгийн аймаг хөөцөлж байсан. 6 жилийн өмнө бол Өвөр ханган аймаг хөөцөлтөөд ингээ шат дамжаал явсаар бол одоо ингээ орж иж байгаа. Бус аймагудаас нь бол өгчгсөн байгаа. Өгсөн байгаа боловч нөгөө дотроо сумдууд хоорондоо зохицох асуудал нь шийдэж өгөхгүй